намайг бэлгээ гэж та бүхэн цаашдаа дуудаж болно. Спортын сэтгэл зүйч. Яг нөгөө мэрэгшээд ажилласан гэх юм бол Монголда эхнийх нь бөгөө одоогоор сүүлийнх нь явж идэг. Сая сүүлийн 2 жилийн хугацаанд бас Австрали улсад мэрэгчлээ дэвшүүлчихэд ирлээ. Тэгээ өмнө нь бас Филиппин улсад нөгөө спортын сэтгэл зүйч гэж юу гэдэг юм бэ гэдгийг бас дагалдан сурч ирсэн. Энд чинь онлоор сурчаад. Тэгээд ийм юм байна. Токиогийн Олимпиад бас Бямбатай ажиллаж байсан. Анхны яг Олимпийн тамирчин байсан. Түүнээс хойш тэр 20 гаруй төрлийн спортын баг одоо 700 800 болж байна уу да нийт ингэж уулзсан баг магаа оруулаад ч тийм багуудыг оруулаад 800-аад тамирчинтай ажилласан. Тэгэхээр өнөөдрийн уулзалтыг би нөгөө юм яриул та нар айгүй нөгөө юу ахгүй юу? Жохон юм ойлгоно. Маш хязгаарлагдмал. Тэгснээс магадгүй асуугаад тэрэнд чинь би яриа явуул амар амар. Тэрнээс биш одоо юу гэдэг тамирчны сэтгэл зүй яриад ингээ явах юм бол зарим нь мэрэгчлэх, зарим нь хагас мэрэгчлэх одоо юу гэдэг сонирхогчгүй одоо холдсон баг сэдвүүлээ чи. Тэгэхээр яг нөгөө байгаа онохгүй байхгүй. Тэгэхээр магадгүй түгээмэл яг өөрт чи өнөөдөр сонирхож байгаа тий асуухыг хүсэж байгаа ч юм уу эсвэл мэдхийг хүсэж байгаа юм а санаа зовхгүй асуучвал өшөөл үр дүнтэй яриа болох байх гэж найдаж чинь би аль болох олон хүнд хүртээмжтэй байхын тулд маш хурдан тодорхой ярина. Мэдээж онл ярихаас илүү те практик дээр ийм юм байт юм а гэдгийг яриад өгчөд илүү өнөөдрийн богийн цаг маань үр дүнтэй болно хаа гэж бодож байна. Окей тэгэхээр асуух асуулт байна уу хэдүүлэн шууд. За яарсан нөө миний гой постэр зостер гаргацсан байлаа шүү дээ те. Тэгээд тэн дээрээс дахин нэг юм үүсэж байгаа шүү дээ. Ямар бодол орж ирсэн, юу асуумаар санагдсан. Танд магадгүй одоо би яаж шууд тусалж болохоор байна те. Тийм билийн асуулттай байна уу хэдүүлэн. За. Тэгэхээр нөө дахин өөрөө нэг өвдөлтийг маш олон одоо багасаа л бид чинь тариулал эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг өвдөлт гэдэг нэг юм тодорхой нэг бодол тархинд ороод ирсэн байгаа байхгүй. Тэгэхдээ спортын тэр өвдөлт чи яалчгүй танд мэдрэгдээд байгаа нүг. Энийг гэхдээ өвдөлт гэж хүлээж авах уу эсвэл өвдөлт гэхээсээ илүү те магадгүй жаргал болох боломж байдаг. Нэгсэндээ магадгүй маш олон тийм өвдөлтнөөсөө таашаал авдаг хүмүүсийн төрөл байдаг аахгүй юу. Тэр нь гэхдээ шууд тэгээд төрчдгөө зүгээр тэрийг тэгж болгосноор гэсэн. Та бүхэн мэдчихээ садист ч гэдэг юм те. Ийм шиг хандлагууд байдаг. Тэгэхээр энэ өөрөө юу вэ гэхээр бидний спорт нөө төвчээрийн спорт. Тэгэхээр магадгүй тэр хүмүүс амьдралынхаа хэм маяг үзэл сурталыг тийм болгоцсон байхад бид нар магадгүй 2 цаг 30 3 цаг ч юм уу 4 цаг гүйж явах хугацаанд тэрийг бас болгож болох байхгүй. Гэхдээ энэ өөрөө үе шаттайгаар явдаг. Энийг жаргал гэж хүлээгээл тарих шууд хизээч хүлээж авахгүй. Нэг ясандаа тэр өвдөлтийг мэдрэнгүүтээ өвдөд байгаа шүү дээ. Амар хэцүү зөөртэй. Тэгсэн мөртлөө тэрийг яаж жаргал болох вэ гэдгийг яаж хийж байгаа л 23 удаа та туршиж үзэх хэрэгтэй. Тэгэхээр нэг ясандаа тарих нэг юм 23 тавцсны дараа нөгөө хүлээж авдаг байхгүй юу? Манайхан тун 50 татдаг хүн байгаа юу? Гүйдэг мөртлөө. 50 татдаг. Айгүй юу? Үзчихсэн үү? Үзчихсэн гэ тэ. Шууд нэг татаад нөгөө кафеин мэдрээгүй үстэй. Эхнийхэн таталтаар хүү ямар гоё юм бэ? Хүү ад жаргал ядгарч ийн мадгарч ийн дахин татмаар юм байна. Тийм байдгүй байхгүй юу? Тарих нэгсэндээ нэг юм 23 хийсний дараа хүлээж авдаг л гэсэн үг. Тэгээд хүлээж авна гэдэг нь юу гэхээр энэ нөгөө нервийн судал гэж ярьдаг л да. Тэнд нь тогтдог. Тэр тогтсон юм а дахиж хийхийг хүсдэг гэсэн. Тинчээ нэг юм мэдрэхүйг нь хөдлөх гээд шүү дээ. Тэрийг заавал тэр аргаараа хөдлөхийг хүсдэг гэсэн. Тэгэхээр магадгүй өвдөлтийгоо те өөртөө яг тэр өвдөх мөчөд магадгүй одоо нөгөө шууд одоо бид нар те жаргал болох нь цаашаа ядаж ихнийш нь талархах гэдэг процесс байдаг л да. Тэр өвдөлтөндөө баярлах гэсэн үг байхгүй юу? Ядаж энэ өөрөө эхлэл шат байдаг. Энийг мэдрээ сурчих юм бол өвдөлт ороод ирэнгүүт баярлна. Баярлахаар яах вэ? Талхах вэ? Нөгөө нэг 3 даавар чи ялгарна. Даавар ялгарлаа өөрөө бидний өвчнийг намдагч штэ тий. Тэрнээс биш бидэрт нөгөө яа гүйж явахдаа одоо тариа дээр өвчин намдах уугаад байлтай нь штэ. Даавраар л зохицуулах байхгүй. Тэгэхээр нэг юмсандаа жаргах хэрэгтэй л гэсэн. Тэгтээ өвдөхөө хүлээгээд гүүгээ жаргах гад байх биш. Гараа нь гарахынхаа өмнө жаргалтай байх хэрэгтэй байдаг байхгүй. Маш сайн даавруудаа ялгаруулсан байх хэрэгтэй. Хөвгчлөлтэй байх хэрэгтэй байдаг. Стрессгүй байх хэрэгтэй байдаг. Тэр чинь хөөрхөд тэрний 2 3 цагийг чинь авч явах гэдэг хичээдэг л гэсэн үг. Тиймээс нөгөө тэнцээний өмнөх сэтгэл зүйн бэлтгэл гэдгийг мэрэгжлийн тамирчид нөгөө одоо зайлшгүй хийдэг болцсон л та. Яг өнөөдрийн яриас жоох ийшээ чиглэх байх манай хэд мэн тэнцээ уралдаанд ордог хүмүүс байгаа юм ч те. Жохон болсон уу те? Болсон бол толгойд хөрөө тэгвэл би яриа л шүү дээ. Баярлалаа. За өөр асуулт байна унахан.
олон хүнийн спорт биш үү? Тэгэхээр нөгөө энэ дотроос үлсийн спорт гэдэг нь спорт юм байна. Бодын зөв онцлог юм байна. Одоо нэг спорт төрөл компьютер юм асуудал байгаа шүү дээ. Үүнийг одоо манай яг онцлог хэрэгтэй юм шиг болгосон. Бямбал сайруулах. Гэхдээ юу гэхээр бямбал дээр нэг анх туршиж үзчихсэн юм. Чи яг өдөрт 2 цаг хэдэн минут одоо амжилтууд ингээл тэ байгаад байгаа. Яг тэр хугацаанд төвлөрч чаддсан юм уу гэдэг л асуулт байсан байхгүй. Тэгэхээр нэгсэндээ бидний нөгөө бэлтгэл гэдэг юм заавал ингээ гараад гүйжиж хийх гээд нь штэ. Тэ яг энэ чинь ийшээ гарч иж бэлтгэл гэж одоо тэр хүлээж авах гээд нь штэ. Энийг л хэдүүлээ болох хэрэгтэй л да. Одоо сонирхогч нар маань ч гэсэн ялгаагүй заяа. 24 цаг бэлтгэл авахгүй. Өнөөдөр Канада, Америк, Австрали за энэ гурав ер нь бол ингээд энэ гураваас дэлхийн ингэж нөгөө яа дээ. Хуулбарладаг гэх юм уу? Бүх систем одоо нөгөө тогтолцоо, арга барил те. Энэ гурвны шинжлэх ухааны талдаа нэлээд сайн. Бид нар болохоор Япон гэж Азад бодоод байдаг шүү дээ. Японч өөр Австралиас авдаг байхгүй. Солонгос хоёр ч бүх системээ. Тэгэд өөрсдийн болгоод тамирчидаа ашигладаг. Яг авснаа шууд ашиглахгүй л дээ те. Өөрсдийн болгоод гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас нөгөө шинжлэх ухаанаас хөгжсөн л гэсэн. Тийм болохоор би яг Австрали руу явж ер нь сурахыг ирмэлцсэн хүссэн. Тэнгүүт энэ дээр ямар юм гараад байна гэхээр одоо яг ингээл гутлаа өмсөөл бүх юмаа бэлдээл ийшээ гарангууд бэлтгэл гэдэг сэтгхүүгээр мэрэгжлийн тамирчин өнгөрсөн хугацаанд явж исэн байхгүй юу. А тэгтэл бидний одоо тамирчин гүүгч гэж өөрийгөө та үзчихэл байгаа бол 24 цаг бэлтгэл байхгүй. Тэгэхээр хамгийн их бэлтгэл хаана байна? Юу хийж юм та? Яг өөртөөгөө л байгаа л да тий. Унтах байхгүй юу? Тэгэхээр унтах чи одоо бүр мэрэгжлийн тамирчны суур бэлтгэл болцсон. Нойр гэдэг зүйлцэн. Нойрон дээр бүх нөгөө recovery явагдсан шүү дээ тий. Боцин солилцоо recovery нөгөө нэг өвдөлтүүд чинь буцаад байхгүй бол нөгөө нэг ялгарсан сүүний өвчлөлүүд буюу тий. Цуцаагаад булчин чангалаад байгаа, суллаад байгаа ч юм уу. Тэд нар чинь бүгд л нойрон дээр бүгд идэгэн шүү дээ. Тэрнээс биш бид нар болохоор одоо нөө заавал терапи хийлгдэг болсон тий. Нөгөө очоод яг Монголын нөхцөл тохирол байна л да. Гэхдээ гадны нөхцөл тэрний жоох эсрэг байдаг гэсэн үг. Аль болох нойрноосоо ийм тангүүгээр терапигүүгээр эмчилгээгүүгээр өөртөө те буцан сэргээлтээ авч сурах хэрэгтэй гэдэг. Тиймээ улмаас тэд нар өглөөгүүдэг хүүтэн нөгөө далаад ор сэлдэгч гэдэг юм уу хоолтон дээр анхаардаг карантинаасаа ядаж бүгд нөө цэвэр устдаа шүү дээ ч уучдаг. Тийм байдал үүсдэг. Тэнгүүт эргээд нөгөө яг ямар асуултанд руу одоо яг орох гэж байна. Онцлог нь юу вэ гэнгүүт та өдөр яг одоо 2 цаг 3 цаг нэг юм дээр төвлөрч суудгүй ээжиж гараад гүнгүүтээ би ингээ шантраад байна эсвэл өвдөлт мэдрээд байна эсвэл те за магадгүй өөдөөд байна эсвэл те чадахгүй нэгэд байгаа байхгүй. Тэгвэл туршаал үзэл дээр 2 цаг 30 минут 3 цаг та ном бариад уншаал үзэлт зүгээр. Хэрвээ тэрэн дээр төвлөрч чадчихвал та гүйлтэндээ төвлөрч чадна л гэсэн. Тэрнээс биш булчин шүрмс ажиллангууд тарих нэг өөрөөр ажиллаа. Тэгээ ном уншингууд өөрөөр ажиллаа. Тарих нэг тийм юу биш шүү дээ. Амар тийм хуурамтгай нөхөр биш аахгүй. Яг адилхан л системүүд нь ажиллаад, тогтолцоонууд нь ажиллаад удирдлага хийгээл явж идэг гэсэн. Тэнгүүд бид нар өдөрт 2 цаг 30 минут 4 цаг нэг юм дээр төвлөрч чаддгүй юм бийжиж би ингээд энэ тэгээд энэ бодогдоод байна те. Ингээд ингээл маш олон нөгөө шалтгаанууд яриад идэх байхгүй. А эргээд тэ бүтэн нойртой хонсон юм өөхөр бас дээд тэ асуудлууд үүсдэг. Хоолн дээр анхаарсан юм уу дээд асуудлууд үүсдэг. Нойр хоолоо та өнөөдөр өдөрдөж чадахгүй гэж сэтгэл зүй буюу харагдахгүй байгаа юмыг өдөрднө гэд өдөртөх гад ингээд сурах гад байдаг хгүй манай тамирчид. Тэгэхээр өөрөө энэ нөгөө жоохон буруу нөгөө юу гэдэг юм амар боломжгүй магадлал багтаа юм руугаа ихлээд бид нар өсрөө орчиж байгаа л гэсэн үг. А нойроо өдөрдөд араас нь хоолоо өдөрдөө сурчих юм бол сэтгэл зүйг өдөртөх бай харагдахгүй байгаа те мэдрэмжийн дэсэнд орж байгаа юмнуудыг бол бид нар өдөртөх боломжтой гэж үзэж байгаа. Тиймээс нойр хоол сэтгэл зүй гэдэг бэлтгэлийг мэрэгжлийн тамирчид хийдэг болсон. Гараад энэ гүйж байгаа ч ерөөсөө бэлтгэл биш болсон зүгээр амьдрал ахгүй. Зүгээр л амьдралын нэг хэсэг те. Одоо яг нөгөө спортын анхаах ухаанд meditation буюу нөгөө бясалгал гэдэг зүйл өөрөө ороод ирсэн. Гэхдээ энэ өөрөө яг 100% өр нөлөө үзүүлэхүүг бол хизээч тийм байхгүй. Миний яг өөрийн нөгөө одоо онол үзэл баримтлалын хувьд бол бясалгал гэдэг зүйлийг жоохон нөгөө талд нь зогсдог. Нэг ясандаа тамирчид бясалгал хийгээд төвлөрчлөө гэдэг байгаа байхгүй. Гэтэл бидний гүйлт тийм амар одоо mindfulness болохын тулд тийм тайван гой орчинд байд юм уу?
Тэ. Бясалгалыг эсвэл та нар юунд наран туул дээр хийд юм уу? Үгүй ээ. Гоё аян дээр магадгүй гоё орчинд те тайван нөхцөлд хийдэг үстэй. За эсвэл ууланд гараад ч юм уу те жоохон байгальтайгаа. Тэгтэл бидний гүйлт гэдэг чинь нөгөө бясалгал гэхээс илүү яг нөгөө актив та нар яриад байгаа те идэвхтэй процесс дээр оршдог. Хэрвээ та нар идэвхтэй процесс дээр яг нөгөө бясалгал шиг те өөрийгөө сонсож өөрийгөө мэдэрч энэ зүйлийг хийж чаддсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Гэхдээ яг гүйлтэн дээр нарийн болгоныгоо мэдрээд байвал энэ өөрөө бас асуудал болдог байхгүй юу? Одоо мэрэгжлийн тамирчид бол өөрсдийнх нь булчин шүрмсэг амар мэдрэг болчихдээ шүү дээ. Ингэх чинь гэж татдаг, болдог, эсвэл уушаа жоохон бууддаг, янз бүр л болдог те. Энэ өөрөө бас аюултай. Нэг ясандаа систем яг нөгөө цагаа юуны тул баахан цагаар гүйдэг үлээ хэдүүлээч те. Цагандаа барина гэсэн таны потенциал шүү дээ. Тэ ер нь макс өнгөрсөн хугацаанд макс гэсэн потенциал тэрнгөөрөө л гүйж шүү. Тэгтэл бид нар нөгөө мэдрэмжээр буюу тэнд хүний дотор байгаа те хичнээн 3-4 мянган бодол одоо баг 8 мянга болсон гэж сонссон сүүлийн онлоор бодол эргэлдэж байхад тэндээс нэг бодлыг нь мэдрэмж болгож авангуудаа тэ ашиглана гэдэг чинь энэ өөр аюулгүй. Бясалгалын магадгүй те маш олон давуу талтай төвлөрөл одоо өөртөөгөө ажиллах те бодлоо зохицлог. Гэхдээ нэг сул тал нь яг гүйлтийн нөхцөлд юу гарч ирэх вэ гэхээр нөгөө маш олон бодлуудаас нэгийг аваад мэдрэмж болох гэдэг. Болж ийн эсвэл болохгүй юм ч гэдэг юм уу те. Энэ өөрөө юу гэхээр бидний сэтгэлийг хөдлөх гээд байдаг. Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг зүйл хөдөлчихөл юм бол савлцгал юм бол юу гэхээр нөгөө та нар чинь доктортой байх хэрэгтэй байхгүй юу? Цагаа өрөө доктортой л явах хэрэгтэй. Тэгтэл тэр доктортой нөхцөлөд чи эсрэг хамгийн том дайсан буюу сэтгэл хөдлөлч хөөрөөд саатаад гэж ярьдаг. Энэ хоёр зэг рүү савлуулчих гэдэг байхгүй юу? Тэгэхээр нэг ясандаа тархийг л хоослол гүөх нь хамгийн л ерөөсөө хамгийн л чухал. Тэр нь тэгтээ бид нар бясалгал хийгээд хоослж сайн байна те. Бидний болж ийн энэ техник харин магадгүй манай шинжлэх ухаан миний үзэл баримтлал сурсан зүйл юу вэ гэхээр бишээ бясалгал гэхээс илүү бясалгал өөрөө буцаа бодуулаад байна л юм л те. Тинчнээс ягаад гэвэл шууд нэг үйлдэл гаргаал ч юм уу эсвэл далд хумцарлуугаа хүн тэр бодлуудыг хийж мийгээл те чадахгүй байхгүй юу? Бодсон юм чинь те боловсруулах хугацаа болгоо өөр асуудал болгоо өөр. Тэгэхээр юу вэ гэхээр магадгүй хөгжилтэй байх гэдэг. Зугаацах, маазрах те фан байх гэдэг байгаа шүү дээ. Жинхэнэ нөгөө joy буюу те баяр хөөр гэдэг зүйл. Энийг авах нь л хамгийн чухал гэж үзээд байгаа. Гүүхээс өмнө тэгжиж тарих хоосордог. Хоосон тарихнаас бодол орж ирээд байхгүй. Яг нөгөө контрол гэдэг зүйл. Хэдүүл энэ яриг үргэлжлүүлэх үү? За тэгэнгүүт яг энэ яагаад хоослоод байдаг вэ гэхээр гүйлтэн дээр нэгэсэндээ онол нь өөрөө та 10% шийдвэр гаргаж нөлөөлдөг гэдэг байгаа байхгүй юу? 10%. Нэгэсэндээ та контролд гүйлтээ контролдоход та 10% дахиныхаа 10% гэж 100 та ингэ байлаа гэж бодоход 10%-ыг л ашиглана гэж байгаа. Харин үлдсэн 90% үгээр таны нөө дадал зуршил рефлекс буюу нөө туршлагаар сүснэ гэж үзээд байгаа. Бэлтгэл гэсэн үг шүү дээ. Насаараа гүйсэл. Тэр чинь 90% ашиглагдана л гэсэн. Тэр 90%-ыг ашиглахын тулд яах вэ гэхээр бодлыг хоослох буюу толгойг хоослох хэрэгтэй байдаг. Тархийг хоослохгүй бол 10%-тай ашиглагдаад таны потенциал магадгүй 10%-тай гардаг. Тийм ба одоо мэдчих шүү дээ өөрийнх нь тэг гүйдэг потенциалаар олимпиад гүйдэг өлөөгүй дөөдтэй асуудал яасан бэ гэхээр тархи ашиглах гэдэг байхгүй. Тэгтэл тархи 10% л бидэрт нөлөө үзүүлж чаддаг. Тэгтэл 90% буюу далд ухамсар удирдах чадахгүй байгаа гэж яриад далд гэж яриад байгаа шүү дээ бид нар. Яг мэрэгжлийн нэр томьёо үл ухамсарлагдах уу гэдэг зүйлийг бид нар ашиглаж чадах юм бол таны потенциал 90%-тай гарах боломжтой байхгүй. Нэг өсөндөө үзүүлдэг цагаа ядаж 90%-тай үзүүлнэ гэсэн үг. Тэгээ рекорд өөрийнхөө хувийн рекордыг та 90% үзүүлэх бүр магадaltaй гэсэн. Энэ хамгийн зөв сонголт болсон гэсэн. Тэгэхээр та нар судлаад үзэх юм бол psychodynamic буюу те одоо орсоор бол психодинамик гэдэг арга зүй байгаа. Энийг та нар нэлээд сайн судлаад те өөрсөндөө ашиглаж болно гэсэн. Би болохоор энэ онол тал руугаа жоохон ихтгэл үнэмшилтэйгээр те судалдаг. Судлаач тал руугаа тийшээгээ жоохон явдаг. Тиймээс ийм зүйлийг санал болгодог гэсэн. Одоо нөгөө Монголд манай сэтгэл судлалын спорт юм биш үү за зүгээр сэтгэл судлал гэдэг шинжлэх ухаан нөгөө 100 жилийн хойно яваал бодит байдлыг ахгүй юу. Нэгсэндээ одоо хөгжилтэй орнууд чинь юу гэх юм бол хүн угаасаа л давуу талтай сул талтай цуснаас ирдэг. Энийг бид нар өөрчилж чадахгүй. Магадгүй цуснаас ирсэн юм ярьж штэ байлаа. Тэгээд нэрээр ирсэн юм аа ярьж, энийхээ ярьж ирсэн юм ярьж. Тэгэхээр
энийг нөгөө бид нар тэгтэл давуу тал сул тал нэр нэмэх нь онцлог гэдэг юм байдаг хэвгүй. Цуснаас ирсэн бид нар баг өөрчлөх боломжгүй юмнууд байдаг. Тэгтэл сул тал дээр фокуслоод буюу төвлөрөөд байгаа хэвгүй бид нар анхаарат байгаа хэвгүй тэр нэг сул тал гэдэг юмыг янзлах гэдэг шүү дээ. Үгүй шүү дээ. Давуу тал, онцлог гэдэг тэр хоёрыг нь түлхүү ашиглах хэрэгтэй байхгүй. Тэр хоёрыг нь хөгжүүлэх тусам сул тал нэг амьдрал гарч ирээд байгаа баг. Мэдээж гарч ирнэ. Одоо нөгөө бид нар нөгөө гүүж байгаа нэг шанцгүй байдаг шүү дээ. Яг тэр үе гарч ирнэ заяа. Тэгтээ нөгөө хоёр болчин хөгжсөн байхад тэр болчингаа юу гэдэг. Нэг ингээд өнгөрөөгоод байхгүй гэсэн. Амьдралд олон удаа гарч ирээд те амьдрал нөгөө саад болоод байхгүй л гэсэн. Тэгэхээр хувь хүний онцлог давуу тал гэдгээр өшөө илүү өнгөлнө гэж яриад байгаа шүү дээ. Хөгжүүлэх хэрэгтэй. Тамирчиж ялгаагүй тэгжиж сул тал маань бага ашиглах. Тэрийг байхгүй болгоно гэдгийг бол одоо бүр март тархинаас авч хаях хэрэгтэй гэсэн. Хэрвээ цуснаас гэж үзэж байгаа бол. А тэгтэл дад зуршлаас үсээ арай өөр зүйлсүүд бай. Гэтэ муу зуршлууд ч гэдэг юм уу. Тэрийг цуснаас гэж хэрвээ та үзэхгүй байгаа бол тэрийг бол янзлж болно л гэсэн. Бүр 100% таагаар. Тэгэхээр давуу тал хүүхдийн давуу тал онцлог дээр л төвлөр. Тийшээ л илүү хөгжүүл, тэрийг нь илүү яар, магт те онцол тэрийг нь ашигла, хаана тэр нь ашиглагддаг тэр нь байлгал гэсэн үг. Тэрнээс тэр сул талыг янзлах гэдэг ямар ч хэрэг байхгүй. Хайрын цаг хугацаа нэрвэл те эргээд хүүхдээ эвдлээд нөгөө болчингийг хөгжүүлчихдэг байхгүй. Нөгөөдгийг нь ярьсаар хагаад юм болохоор л нөө сул тал нь гарч ирээл нөгөөх нь баг сүултээ өөрийнх нь хамгаалтын механизм болчдөг, арга зүй болчдөг. Угаасаа би ч ингээ тийшээ хамаг бурууч ихдэг ч юм уу те. Тэгэхээр энэ өөрөө жоохон бидний бүх хүмүүс тулгарч байгаа асуудал шүү те. Энэ их хүмүүс. За өөр асуултаа нөлөөлнө. Бид нар нөгөө гүүхийн тулд унтдаггүй л дээ те. Амьдрахын тулд унтдаг болохоор ирэмблэх хэрэгтэй байхгүй юу? Тэ тэгэхээр нэг ясандаа юу гэж хэлэх гээд байна гэх юм бол та бол нөгөө яг үндсэн суур нойр гэдэг юм авахын тулд гүйж штэ. Тий? Тэгэхээр чи эн чинь өөрөө зүг байхгүй. Угаасаа нөгөө хүний бие нөгөө халуун дулаанаа мэдэрчиж эргээд нөгөө одоо юу гэдэг буцаа тэрний чин дараа тайвшрал буюу те нөгөө бие хөрөх организм явж байгаа штэ. Шууд нөгөө организм ашиглаж байгаа байхгүй булчин шүлсний үйл ажиллагааг халаалаа хөрлөө гэдэг дээр юу гэхээр тайвширлаа л гэдэг процесс орж ирж штэ. Унт унтл гэдэг те амар гэдэг. Тэгэхээр энэ өөрөө угаасаа нойрны дасгал дээр хийдэг хамгийн чухал зүйл. Одоо юу гэдэг унтахаасаа нэг цагийн өмнө бид нар одоо нөгөө бас л соёлын бас нэг ялгаа үүсээд байгаа. Бид нар энэ ч нөгөө хэдүүл унтахаасаа өмнө усан толдог хүн байна уу? Унтахын тулд бидний нөгөө багаас ирсэн тархины юугаасаа ойлголт угаасаа дадал зуршлын үхээр угаасаа хэрэг угаах гэж усан дордсон шүү дээ. Хөлсөө угаах гэж л те. Тэгэхээр хэдүүл одоо энийгээ болоод бас өөрсдийнх нь нөгөө эрүүл мэндэд анхаарцгаая. Сэтгэл зүйн эрүүл мэнд юм лээ те. Тэгэхээр нөгөө хүн болгон бас орой таньж нөгөө гүгээд чадахгүй хэцүү те. Тэгжиж унтна. Энэ өөрөө нэг арга واخхой юу? Тэгтэл нийтлэг хүнд энэ өөрөө тохирох уу гэдэг асуудал гарч ирдэг. Харин нийтлэг тохирж байгаа арга зүйг нь би танарт ярих чинь. Тэр нь юу вэ гэхээр нөгөө унтахаас өмнө нэг цагийн өмнө за тэдүүлээ нэг кино үзэнгүүт нэг усанд ороод эмор бол зөксөөл байдаг ч те. Ямар ч зориггүй. Тэг чи ямар ч тийм нөгөө угаалга үлдэхгүй те. Зүгээр ингээд доош харж марцсан те. Эмор бол халуун усан зөксөөд байдаг. Энэ өөрөө шинжлэх ухаан байсан байгаа байхгүй юу? Шинжлэх ухааны арга зүй. Унтахаасаа нэг цагийн өмнө яг халуун шүрт орж байгаа байхгүй. Хав халуун. Тэгээ тэр нь ихнийх нь ачаал бүртгэн юу гэхээр яг нэг гүүс юм шиг мэдрэмжийг тархинд өгчдөг гинэ. Гүүхээр яаж байгаа вэ? Халж байгаа шүү дээ. Амьсгаад авчиж байгаа. Яг адилхан. Яг гүүс юм шиг та нарын гүүс юм шиг мэдрэмжийг өгж байгаа гэж байгаа. Мэдээж 100% үгүй л хальтаа. Гэтэл тэр мэдрэмж ороод ирэн тархи руу. А нэмэх нь юу вэ гэхээр одоо нэг шүршүүрүүд чинь нэг юм тохиргоотой болсон шүү дээ. Манайха мэдэж байна. Жохон тархи руугаа дэ хүчтэйгээр том туслаар зохиулах уу эсвэл гоё те бис гэж нарийнхнаар те байлгах уу гэдэг. Тэнгүүт нөгөө том дээр нь тавьчин тэрний өөхөө нөгөө массаж хийж байгаа байхгүй. Нэг өсөнд өдөржин нөгөө савлсан 7-8 мянган бодлыг чинь тэр үед зэгцэлж байгаа байхгүй. Тэр тархин массаж хийгээд. Тэгээ тэр үед хүн халуун шүршүүрэнд орж байхад хизээч нөгөө юу гэдэг амьсгалаа ингээд төгжиж мөгждөг юм байна л да. Аль болох гаргаж идэг. Тэгээ нөгөө гаргаж ийна гэдэг чинь эргээд бодол ирэмблэгдэж ийна л гэдэг. Тархинд тийм механизм өөрөө өрнөж байгаа гэсэн. Тэгэхээр нэг ясандаа гүйлтийн мэдрэмжээ халуун шүршүүрээр авчлаа, массажаар нь тэ бодлоо зэгцэлчлээ, амьсгалаараа тайвширлыг мэдэрчлээ. Ингээд араас нь нэг магадгүй те харанхуй орчин бий болгоо нэг жоохон 12 минут ном гарч ирлээ. Тэгэхээр тэмчээнээс сурах шаардлагагүй гэдэг. Бид нар бас ном гэхээр юм сурах гэж уншдаг нэг тийм ихэнх хүмүүсийн боо зүйлтэй сэтгхүүтэй
хандлагатай. Тэгтэл ном гэдэг чинь өөрөө төвлөрлийн супер дасгал яваад байгаа байхгүй юу? Бодлыг эренбэлдэг. Тэрнээс тэнцэнээс юм сураад өөрийгөө жишээд юм уу те өөрийгөө дутууг мэдэрч байвал энэ өөр амар буруу их байхгүй нөгөө нөлөөлөх гэсэн те. Тэгэхээр юу гэхээр энэ нэг жоохон дасгалуудыг унтахаас нэг цагийн өмнө хийхэд та юу вэ гэхээр маш сайн амардаг болчихно гэсэн. Тэгтэл бид санийхд бүгд дасгалахгүй халуусан дорох тэгээд номоо унших харанхууд байх тэгээд нэмэх магадгүй унтахаас өмнө захлын цал нэмэгдэлтэй. Ингэж чадах юм бол та нөгөө бүтэн нойроо авах үед одоо шөндөө нэг 4-5 удаа та гүн нойрлоо шилжиж байгаа тийм эднийгээ бүгдийг аваад сайн recovery хийгдэх процесс солилцоо явагдах боломжуудыг бий болгодог. А өнөөдөр бид нар юу болоод байна вэ гэхээр нэг уцаа харж байгаа унтж байгаа. Тэгээ уцаа харж байгаа унтангууд энэ дээр юу болоод байна вэ гэхээр утасны гэрлийг нүд энэ утасны гэрштэй гэж тийм унтах зорилготой ч гэж хизээч хүлээж авахгүй. Энийг нарл гэж хүлээж авдаг. Нарны гэрэл гэж хүлээж авдаг хүний тарих. Хүн нарны гэрлийг мэдрэхээр яах вэ? Тарих. Сэрх ёстой. Тэгж унтах гээд байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар юм үзээд байгаа шүү дээ. Тэнгүүд юу вэ гэхээр тарих бүх организм амрын гэж яах чинь яагаад бид нар нөгөө ингээд унтсан ч ядраад байгаа вэ гэдэг шалтгаан ярьж шүү дээ. Унтаад байгаа мөртлөө ядраад байгаа шүү дээ. Аюулгүй зарим өдөр тийм. Тэр чинь юу вэ гэхээр энэ утаснаас болж байгаа байхгүй юу? Зарим нь утас биш компьютер ч гэдэг юм уу тоглодог. Зарим нь зурагтай үздэг ч юм уу. Янз бүрийн хабит бид нар байгаа шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энийг болох хэрэгтэй цагийн өмнө. Цагийн өмнө болсон бол ус руугаа шууд өсөрж байгаа халуун шүрт орох хэрэгтэй. Тинчээ заавал хэлсэндээ угаалга үүдэлдэх шаардлагагүй. Аль болох тайван сонстой. Тэр маш гоё. Эртнүүдэд яагаад 0 те нөгөө хамар амгалангийн орон байдаг гэхээр чи баг инэрхүү болдог байхгүй юу гоё ингээ бодож бодоод те төвлөрж байгаа амьдралаа хэрэгцүүлээд. Тэгэхээр ялгаагүй. Гэхдээ шинжлэх ухаанаар батлагдсан олон улсад хийгдэж байгаа арга зүйн нь санийх байна л гэсэн. Тэгэхээр яаж нэг цагийн өмнө уцаа болчихоо тэгээд ядаж халуусандаа орчихоо ном уншчихаа харанхууд байцгаа тэгээд жоох амьсгалын цэцгэл хийчихээ. Тэгэхээр нөгөө бэртэл гэдэг чинь ер нь бол тоглоом биш байхгүй юу? Бидний нөгөө мэдрэмжээр одоо монголчууд ч бүх юмыг өөртөө нэг хангааж тэ эмчилсээр байгаа жоохон шинжлэх ухаанч биш болсон. Тэгэхээр бэртэл гэдэг дээр заавал одоо нэг эмчийн тодорхойлолттойгоор буцаад бэлтгэлтэй ордог болсон. Тэнгүүд бидний нөхцөл байдал чи хэцүү шүү дээ. Ховдоо эмчтэй байна. Эмчид очиод хэдэн цагаар үзүүлээд байна тэ. Шинжилүүлээд байх үнэхээр амьдрал хэцүү байгаа. Тэгтэл та мэрэгжлийн тамирчин гэж үзэж байгаа бол энэ рүү шилжихээс өөр сонголт байхгүй тэ. Энийг өөрөө бий болгох хэрэгтэй. Эмч нартай ажилладаг тамирчид байдаг. Тэр болгон тамирчид очиод мөнгөөр ажиллаад байдаг юм бол басгүй те. Маш гоё харилцаа, эргээд гоё юу гэдэг тэмцээнд явж ирчээд медалаад урсгачдаг ч юм уу те. Бомбруушаад урсгачдаг ч юм уу. Ийм харилцаагаар манай тамирчид, залуу тамирчид ингэж өөрсдөө авч явдаг байхгүй юу? Тэрнээс биш одоо мөнгөгүй юм чи эмчгүй гэдэг. Ийм мэрэгжлийн бас хандлагатай эзэж ажиллахгүй. Эм чинь эрүүл мэнд гол зэвсэгч чинь. Энэ дээр маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Өөрийнх нь мэдрэмжээр хизээж хандаж болохгүй. Дандаа эмчийн тодорхойлолт буюу те заавраар хөдөлж явах хэрэгтэй л гэсэн. Тэгээд нөгөө бид нар чи өөрсдөндөө эмч томч хийсээр байгаад нөгөө бэртлүүдийг нөгөө дараа нь том бэртэл болгохлоор тэгээд жижиг юмнууд ингэж явсаар байгаас үүдээ том юмны нэг шалтгаан болсон байдаг шүү дээ бэртлийн явсаар байгаад. Тэгэхээр нөгөө амар аюултай. Тэгээд танай спорт ялангуяа бүр аюултай. Хүчний болон тэ тулааны болон танах төр маш аюулгүй бэртэл гэдэг чинь зэрэглэлээр маш өндөр дээр орж явж идэв шүү дээ. Тэгэхээр заавал нэг юм гоё эмчтэй ч юм уу болоорой. Монгол спортын төрлийн эмч төвүүд маш их байна. Тэ? Эргээд чи үзүүлснээр мөнгөтэй үедээ мөнгө өгөн, шагналтай үедээ шагналаасаа өгөн, магадгүй мөнгөгүй байвал яах юм те? Би та нарт яаж маркетинг чинь туслах юм гэдэг өөртөө л гүн шүү дээ. Тэрнээс та нарын төлөө одоо хэн гүөхтэй хэцүү шүү дээ те. Тийм юм байхгүй Монголд. Өөрөөсөө гүжигтэй сэтгэлж байх юм дэх ямар ч хамаагүй шүү дээ. Чи бэртэлтэй гүйж болохгүй те болоо. Тэрэн дээр одоо юу гэдэг дахиараа өдөртөө бэлтгэл хийх гэдэг ерөөсөө болохгүй юм байна. Энэ бол одоо манай бүр хэрвээ та яг ингэ тэмцээн дээр очсон те одоо бүр мандат авсан гарах гад бэлтгэлцэн сэдвэр цаа яах вэ? Одоо би гүй ингэж сонголтоо гаргасан шүү дээ. Цолжуулагч нь эн чин тамирчин ингэж яхад явал чинчээ сэтгэл зүйч ажиллаад арга зүй зааж байна. Ийшээгээ төвлөрөхгүй байх. Ийшээгээ анхаарахгүй байх магадгүй бэрцэн чи. Тэрнээс биш одоо юу гэдэг зүгээр бэлтгэлийн үед бэлтчихэд ижиж шууд ингээд бэлтгэлдээ орж бол бүр хизээж болохгүй. Бүр хизээж. Энийг бүр одоо юу гэдэг сэтгэл зүгээр давуу туулах гэдэг шаардлага ч байхгүй. Бүрэн идэхний дараа л орох хэрэгтэй. Тэгтэл бүрэн идэхтэл тухайн хэсэгчийн идэхтэл өөр юмуд ажиллаж болох юм тий.
тэрийг сайн хийх хэрэгтэй байхгүй юу? Чухал тэмцээн гэж нөө мэрэгчлийн тамирчны тархинд байх ер нь бол болцсон. Одоо бүгд тийм бидний тархинд тийм байгаа шүү дээ. Бүгд чухал тэмцээн гэж боддог шүү дээ, тийм. Аливаа тэмцээнийг өөр өөртөөхөө одоо зэрэглэлээр тэгтэл одоо мэрэгчлийн тамирчдын тархинд бол ямар ч хэлсэн чухал тэмцээн гэж байхаа болцсон. Хамгийн чухал тэмцээн юу гэхээр одоо та нар яг 10-аас эхлэж байгаа байхгүй 15 минутын дараа энэ чинь тэмцээн баггүй. Энийг л хамгийн чухал тэмцээн гэж хүлээж. Энийг яг олимпийн гараа гэж хүлээж авдаг гэсэн мэрэгчлийн тамирч. Та нарын цэнгэлийн манлаа буй зорилго те хамгийн идэвхтэй төлж олимп шүү дээ те. Яг одоо олимп баггүй юу? Ийм сэтгэл зүй, ийм хандлагаар тэгтэл олимп бямба ингэж хүүд юм те. Энийг л яриад байгаа юм дээр одоо ярьж байгаа юм. Тэ Жаданбаатаас ярьсан. Олимп чи ингэ хүүх юм уу ийм хувцастай. Гэтэл бусад орны тамирч чинь залуусаа те 1700 удаа олимпийн дивизэнд гараа үзчихэд тэгээ олимпийн дивизэнд ирээд ш 4 жилийн дотор 1700 удаа олимпийн дивизэнд гарах. Тэгтэл олимпиад гараад яах юм тэр хүн ямар сэтгэл хөдлөхгүй байхгүй. Та нар одоо гараад гүөхд юм ба сэтгэлж хөдлөхгүй шүү дээ. Яг үнэндээ ямар ч тоглолт байхгүй чамуу те зөв ийм өдөр болгоно хийдэг юм аа гэдэг. Тэгээд гомгоор угаач гарч байгаа байхгүй л мэдэрч байна юм бол. Энийг л мэдрэх хэрэгтэй олимпийн тэр өдөр. Аянкийн тулд одоо олимп гэсэн. Тэгэхээр одоо яг 10 цагаас би олимпийн дивизэнд гардаг гэдэг тэнцэнээс тэр нэг айдас сандрал мэдрэмжийг одоо л мэдэрч сурах хэрэгтэй. Тэр нөгөө одоо дарамт шахалтыг өөртөө үзүүлнэ. Монгол улстай засгалжуулагч хинч чамд үзүүлж чадахгүй одоогор энийг чи өөртөө л бий болгоно. Би чадах юм бол чи маш хурцтайгаар сумшиг хурцтайгаар хөгжиж чадна. Тэгэхээр одоо юу гэдэг өнгөрсөн хугацааны шинжлэх ухааны манай шинжлэх ухааны ч юм уу бусад шинжлэх ухааны албан ёсны тэрийг олимп болохоор тэ нэг хэдэн сарын өмнө сандчихжээ. Тэгдэг юу ч болоод байгаа юм. Тэгэхээр ойлгохгүй тэ тарих тэрийг хүлээж авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр дийлэхгүй тэгээд нөө дарамтанд орчдөг. Стресс гэж яриад байгаа шүү дээ ингээд. Тэгээд тэр дарамтанд орчихоор чинь дарамт гэдэг чинь та нар ойлгож байгаа зүгээр туухаа байхгүй юу? Марафонд туухаатай гүйж үзсэн юм да. Стресс гэдгийг ойлгохын тулд нэг гүү үзээрэй зэ. Нэг 5-ын туухай ч юм уу те нэг жижиг гантил дээрээ ч юм уу. Тэр чинь стресс ихгүй. Тэгэхээр нөгөө цаг багасдаг, амжилтаа үзүүлж чаддгүй, гүйж байгаараа гүйж чаддгүй башлахын цал тэр стресс бүр дарамт ачаа. Тэрийг одоо та мэдрэх яг энэ 10 цаг дээр л тэрийг мэдрэх хэрэгтэй. Тэрийг үүрж гүйж сурах хэрэгтэй. Эсвэл хайц сурах хэрэгтэй те. Гүүлтэн донд төв ороод ирж байгаа шүү дээ тэр чинь. Тэнгүү тэрэндээ хэцүү хайц сурах хэрэгтэй. Гэхдээ хэдүүлээ одоо ингээд жаргалтай гүйж аваад тэмцээн дээр оронгоо шал өөр өсөлт өөр орчинд амар их давд мэдрэл ачаа зүгээ тэрийг хаях техник байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг нь сэтгэл зүйн техникүүд нь хувь хүн болгон дээр өөр гарч ирдэг байхгүй юу? Өөрийнх нь онцлог те сэтгэхүй дадал зуршил амьдралын хэм маяг нөгөө яриад байгаа цуснаас ирсэн юм юм дээр нь үндэслэж байгаа таны техникүүд өөр гарч ирдэг гэсэн. Ингээд чадчихвэл юу гэдэг манай мэрэгчил сайн байна гэсэн. Нөгөө хүндэн тааруулаад арга зураг гаргаж өөрчилж чадчихвал гэсэн. Нийтлэг техник гэж байх уу? Баа. Тэрний талаар. Нийтлэг техник гэдэг нь заахаа би яг та нарт хэрэг болох хаа гэж бодоод арай нэг юу гэдэг нь хүмүүсийн сонирхдаг сэдвээр яриа өгч. Тэмцээний өмнөх сэтгэл зүйн бэлтгэл байгаа байхгүй. Одоо тэгэхээр өмнө чи тийм болтоо 8 жилийн өмнөөс яадаг байсан гэхээр тусдаа яадаг байсан сэтгэл зүйн бэлтгэлийг тамирчид би өчнө бэлтгэл хийж байгаа халаал малаад та нар тэмцээнд орох юм халаал малаад хийдэг гэсэн тий. Тэнгүүтээ сэтгэл зүйн бэлтгэл нас давхар тусдаа яадаг байсан байхгүй 8 жилийн өмнө шүү дээ 8 жилийн өмнө. Тэгтэл одооноос тэр 8 жилийн өмнөөс өөрчлөгдөд юу болсон бэ гэсэн чинь цуг хийдэг болсон. Ингэсэндээ та халаалтаа хийж байхдаа 5 м хүүгээ халаадаг болсон. Та халаалт хийж байгаа шүү дээ. Тэгвэл 5 м хүүгээ халаад юм. Нүдээ халаад юм. Чихээ халаад юм. Хаваа халаад юм уу те? Гараа халаад юм уу? Хамаа халаад юм уу? Энэ тавууланг нь халаадаг болсон. Яагаад гэхээр юу гэхээр нүд халаагүй болохоос 9 бос юм өдрөө орж харагдаад байдаг те. Анхаарал сэрнэлдэг. Чихээ халаагүй болохоос те хүмүүсийн те бүүлийг зэрэг те бүүлх тооч юм эсвэл гинт нөгөө чимээ шуугаанууд нэрвдүүлээд байдаг те бидний амаа халаагүй болохоос яадаг вэ өөртөөгөө ч ярьж чаддаггүй те бодлын түвшинд
яваад байдаг. Тэгтэл марафон үед та өөртөө ярих боломжтой юм уу? Тэр өдөр амьсгаан дээр өөртөө ярих гэсэн. Уршаал үзээрэй тэгэхгүй. Гэхдээ та өөртөө маш их ярьдаг үстэй тэр олон цагийн хугацаанд. Гэхдээ ам халснараа та бодлоо зэгцэлснээрээ та өөртөө яаж ярьдгийг гэх жишээний ингээд 5 метр хүүгээ халаад байна. Тэрнээс өмнө бид нар хөвчлөлтэй байх гэж ярьсан шүү дээ. Тарих хоослоо дадлуулах хүсэлтэн төвч туршлагын бэлтгэлийн түвшинлэхгүй гэдэг байгаа шүү дээ. Санаа нь тэгэхэд бол бодлоо хоослохын зүгээр л хөвчлөлтэй зугаацдаг тэгээ ярьдаг байхгүй юу? Баах октод өрөөгөө сууж та нар юу ярил те зугаацдаг. Хөвгүүд ярил зугаацдаг. Тэрийг яа. Бити спорт бай. Манайха яадаг нэлээ баг хэдэн өдрийн өмнөөс өмнөх шөнөөс тоглолтын дээр бүгд тэмцээд яриад байдаг те. Энд чинь таамаг тахгүй юу? Өөр юм байна. Би ба танаас зааж өгөөд шүү дээ. Өөр жоо бодлоо шүү дээ. Өөр төсөлтөө өөр юм шийдчих гэх. Тэрийг л хийлээ. Тэгжиж та маш гоё хөнгөн болно. 5 метр хүүгээ алаацсан. Араас нь тэгвэл юу болох хэвээр сонголт хийдэг үстэй. Тэ? Сонголт хийж байхдаа өөртөө ярьдаг. University тамирчид одоо бүх спорт дээр шүү. Сонголтоо хийж та нарын хамгийн их сонгодог зүйл юу вэ? Хөлөө дахиад наацын хөлөөний сонголтоо би цааваад байна. Өөр нэг сонголт үгүй аль ч хэсэг үйл болно шүү дээ, тэ? Амгой шүү сонгож байгаа. За юу сонгож байгаа юм? Гоёны сонгож байгаа юм уу? Яг энэ сонголтыг хийж байхдаа гоёныхаа артаа ярих байхгүй манайхаа. Ой, гоёны армны чи хүчтэй байгаа дөрөв өнөөдөртэй түлхээдээ хөрөөтэй зэсэн шүү, буудч харж байгаа те. Эцсийн хүртэл цагаа дуусгах шүү. Тэгээ контролтой байгаараа сэтгэл хөдлөлгөөндөө автаад чангараа сулраад те. Эсвэл нэг хилтгэг ишгэлтэн дээрээ те сандчаад байваа те. Темпэ автомач гэдэг юм. Энэ гоёныхаа артаа чи ярина. Та тэгэхээр өөрийнх нь үе мөч зөчтэй ярьж үлдсэн юм байна л да. Тэгтээгүй сайн. Тэгтээ хүмүүс ярьж магадгүй дээ чи ямар бүдүү юм бэ? Баярчууд та тийм байдгүй бүдүү байсан ч гоё байгаас дээ нэ. Яг тэгэхээр юм ихтэй хүмүүстэй хэлэхдээ хаана өөрийнхөө ид эстэй ярьдаг бол нүү төлн тараад гоё бодог хийж ихтэй өөртөө ярьдаг шиг болчих шүмстэйгээ яриа сурч байгаа. Манай ирчүүд өөртөө өөрөөсөө ярьдаг. Гэхдээ хаяас ярьдаа болчих байгаа. Яг тэрүүнтэй гараад яриа сурч байгаа. Яагаад ярьж ийм вэ гэхээр энэ тарих булчин шүрмэс хоёрын чинь харилцаа холбоог ойртуулдаг байхгүй. Та амьдрал дээр харилцаа холбоогоо сайжруулахын тулд яаж нэг тийм хараал юм сайжрахгүй юм. Хараал нэг яг өгснөө хараад хэрүүл болдог. Тэрний чинь хамгийн харсан гол зорилго нь юу юм? Ярих хэрэгтэй. Тэгчиж гоо харилцаа өсөд хоорондоо ойлголцдог үстэй хэрүүл уруул хийсэн чамаагүй. Нэг ясна юу гэж хэлэх гээд байхад энтэйгээ ярих тусам тооны ойлголцол маш тотон болчдөг байхгүй. Нэгс менчнээс ирсэн мэдээллийг ийш баг хүлээж аваад хотод хийдэг гэсэн. Нэг ясандаа бэрхтэлтэй байр үнэхээр та нарт ирүүлээд мэрэгчлээд амьдч баг байхгүй хөө тийм Монгол бус бүх спорт шүү дээ. Байхгүй. Аннаар бэртэл бэртэл. Угаасаа багаас нь булчин шүрмэсний хөгжүүл одоо юу гэдэг шагаан яга гимтдээ гэсэн чинь тийм чи бүксөө хөгжүүлээгөө болохоор гэж байгаа байхгүй. Одооны шийдэх ухааны тийм болсон шүү дээ. Нурууны булчин бүксний булчин ч юм уу болохоор тэр явж энэ булчин юм болохоор явсараа эмүүдээр ачаал өгөөд тэгээ эмүүд жонгороод очиод тэр зурлаа тийм тийм баяж байгаа шүү дээ. Одоо бол шийдэх ухаан. Тэгэнгүүт одоо харин хэдүүлээ яг нөгөө энэ нөгөө нэг зөөрөө гэтэл өдөр болгон тооёд ярьчих юм бол тоглолтын үед энэ чинь жоохон өвөрдөн шүү дээ. Гүйлтийн үед тэр үед юу гэхээр яриад энийгээ тайвшруулчихдаг гэсэн. Та нар хайртай хүмүүсээ яриад тайвшруулдаг үстэй. Аргын автор үстэй, ивийг олцсон байдаг үстэй тий. Яг үүнтэй адилхан энийхээ бас ивийг олоод сурчдаг байхгүй тий. Янз бүрийн мэдрэмж өгөх тэрхүү орж ирэх хүчтэй. Тэгэхээр юу вэ гэхээр заримдаа энэ чинь бэртэлтэй байсан ч хүчтэй байгаараа ихэр хүчтэй болчихдог. Тэрийг л авшиж үзэх хэрэгтэй. Чи чаднаг юм тийм чи чадчихдаг байхгүй заримдаа. Шүргчэн татсан те үеч гэсэн энэ ч буцаад тавьчихдаг гэсэн. Энийг л тамирчин мэдрэмж энэчнээс контролох хэрэгтэй. Тэгвэл уламжлалт одоо бидний их их тамирчид яаж явж ирэхээр энэ ч бодгоо шууд эндээ өдөртүүлдэг. Тэгвэл энэчнээс өдөртлөг явах хэрэгтэй ерөнхий зарчим бол тэгвэл энэчнээс мэдээлэл яваад энэчнээс өдөртлөг яваад тархийг самуулчдаг. Энэ дээр тархинаас өдөртлөг байхад болчдөг. Тэгтэл мэрэгчлийн тамирчин энэчнээс буцаад удирдлага хатаа сурах хэрэгтэй гэсэн. Тимийн улмаас та бэлтгэл хийж байгаа, тимийн улмаас маш олон туршилтуудыг хийж байгаа, тимийн улмаас маш олон төрлийн бэлтгэлүүд сорилтуудыг даван туулаад жижиг сажиг амжилт тэмцээн уралдаанд ороод явж байгаа шүү дээ. Энийг ашиглах хэрэгтэй гэсэн. За, тархиа хаосолцсон хүчлээ байна. Хэдүүлээ өөртөө яриад 5 метр хүүгээ халаацсан халаалт хийж байхдаа сонголт хийж байхдаа өөртөө яриад булчин шүрмэсээ хоорондын харилцааг сайжруулах хутлуулчлаа. Тархины удирдлагыг та өөрөө гартаа авчлаа.
Одоо юу гэдэг вэ гэхээр жинхэнэ нэг амьсгалын цалхгүй. Тэгт Монголын эмэгтэй спортуудад амьсгалын цал гэдэг тамирчид одоо л гарч ирж гин гэж хэлнэ. Одоо л гарч ирж гин те 4 жил үгсний эцэстэр. Тэгэхээр юу болж ийм гэхээр амьсгалын цал гэдэг чинь нөгөө төвлөрөл ахгүй. Яг одоо таны тархинд юу вэ гэдгийг сонсдог цаг. Мэдээж сүүний үжил физиологиасаа та нар мэдээж амьсгалын цалыг тэ одоо шимэгдүүлээ өөрсдөхгүй байх чинь нэг хүчтэй байх гэж нэмж байгаа. А дээр нэмэх нь юу гэхээр яг тэр мөчид таны дотор ямар эргэлзээ байна, бодол байна, сандрал байна, айдас байна гэдгийг энэ амьсгалын дасгалыг хийж яхад орж ирдэг. Яарад байна уу? Эсвэл хит хөөрөөд байна уу? Эсвэл хит тэ сандраад айгаад уу саатаад байна гэх чинь гэдгийг амьсгалын дасгал дээр бүхэн тодорхой чекдэг гэсэн өөрөөр. Ингээд амьсгалын дасгалаа хийгээд төвлөрсний дараа харин тамирчид юу гэдэг вэ гэхээр хамгийн сайн байсан туршлагуудаа ирээ сандаг. Тархичаа хоосорсон байгаа санаж байна уу? Одоо тархи хов болсон бүхээрээс заримдаа эвгүүлдэг. Тэгэхээр заавал нэг юм хийх өгөгдөл өгөх тархи өөрөө нэгдэг. Тэр өгөгдөл юу гэдэг вэ гэхээр хамгийн сайн туршлага гэж ярьдаг. Хамгийн сайн туршлага гэхээр ойлгомжтой байгаас тэмдэглээ. Зүгээр өнөөдөр гараад хамгийн сайн байсан гэж болно шүү дээ 10 цагт. Энийг л иргэн сандаг гэсэн. Энийг иргэн санангууд та нөгөө урдны сайн зүйлээ ярьж өнгөрдөхгүй ялангуяа манай ирж чинь. Найзтайгаа сууж мууж өнгөрдөг үстэй. Би ингээд 10 жилдээ би болж ирсэн шүү дээ. Шаамаг нэрээ те. Би бүр хүүхэд байхдаа амар автоматар болж ирсэн. Тэрийг яагаад ярьдیں۔ Хүн болго ярьдаг үстэй тийм юм. Өнгөрсөн баларсан шалбартай хэрэггүй. Эсвэл бид нар яриад байдаг. Яагаад вэ? Энэ зүйл хүний зүгээр нөгөө даавал ялгарч байдаг. Хүсэл эрмэлзэл төрж идэг. Энэ мөчөөс зориг гэдэг зүйл биднэрт авч бэлчиж эхэлж идэг гэсэн. Өөртөө ихтэй байдлын үеэс эхэлж идэг л гэсэн үг байна. Тэгэхээр юу вэ гэхээр хамгийн сайн туршлагуудаас тэгтэл та тэмцээний өмнөх шинэ ядрал хамгийн бүтлгүүгээ санаад байдаг. Ингэчгүүдээ тэгчгүүдээ гэдэг баг готлын улмаа цаашгүй байгаа юм. Яа тийм зузаан ултаа цаашгүй ба ямар ч боломж байхгүй шүү дээ. Гэхдээ тэр санаа зовдөг өстэй. Тэр үг хэлгээд байна. Хамгийн сайн байсан туршлагуудаа, хамгийн сайн байснуудаа бод жинхэнэ нэгдүгээр ангитай те гүүгээ төрүүлж ирсэн болох байхгүй. Тэгжиж хүн ихтэй уран зоригтой те бүр ингэ гараад гүүмэр санагдаад догтлох байхгүй. Энэ өөрөө хүний тархины л угаасаа процесс. Хамгийн сайн дурсамжууд хизээж мартагдахгүй байгаа, хамгийн муу дурсамжууд хизээж мартагдахгүй байгаа. Та харин алийг ашиглах вэ гэдэг чинь таны сонголтохгүй, таны удирдлага гэсэн. Ингээд хамгийн сүүлдний юу гэхээр чеклист бүгд мэдэнтэй нэг даан гэдэг дардаг зөвлөдөг. Энийг тархиндаа эзлэх хэрэгтэй. Юу гэхээр окей миний өмсгөл бэлэн болчихлоо шүү дээ. Бэлэн за тейпнер бодвол тейп бэлэн за шил цаг бэлэн за ер нь бол цаг хэдээр яг стратеги те төлөвлөгөө маань бэлэн коучинг заавар бэлэн амьсгалын цахлаа хийгээд те сүнүштэй те шимэглүүлсэн төвлөрсөн бэлэн нэрэ бүр маазраад миний тарих хоосон байгаа туршлага одоо харахад бэлэн байна мэдрэхүү гоо сорхог байгаа те ямар ч юм ирсэн би мэдрээд гоё те сэтгэлээ хөдлөхгүй байхад бэлэн сая хэдэн бэлэн ярьж байна 10 бэлэн ярьлаа. Дараа нь бичлэгэн дээрээс тоолоо үзэрэй те. Ингээ хүн ядаж 10 бэлэн ярьчихад юу болдог вэ гэхээр тархинд би бэлэн. Энэ мөчид яах юм бэ сэтгэлцэн? Итгэлтэй нэстэй, зоригтой нэстэй, эргэлзэхгүй нэстэй, айхгүй нэстэй, твдэхгүй нэстэй, сандрахгүй нэстэй л хэвгүй. Ингээд тамирчин гараад өөрөө чаддаг зүйлийг 100% хийдэг гэсэн. Гэхдээ саний дараалалаар хийчих те. Энэ шинжлэх ухаан нарийн ширээний та нар мэдэх шаардлагагүй. Нарийн ширээнийг мэдэх тусам юу гэхээр өөрийнхөө бодолд хүн ороогдсон. Та нарт яагаад тэгэхээр бүхэл бүтэнтэй 2-3 цаг маш их бодох хугацаа байдаг. Тэр хугацаанд аль болох бодолтой төөрчтэй болгодуулж болохгүй. Та нарт энэ зургааг та нар 1 минутаар ч болоход уршаад үз. Хэрвээ тарих мэдрээд хүлээгээ авчих юм бол эндээ итгэл үнэмшилтэйгээр дахин хийх хүсдэг. Тэгтээ 23 удаа ижиж энийг тарих ойлгох. Тэр нөр амар дал зуршлын болоод байгаа сте тэ тэрхэр өнөөдөр магадгүй 1 минут хийгээд та нэг гэн мэдрэмж авах би баярлна 6 мөр 6 мэдрэмж авч бүр баярлна тэ нийлүүлээд өнөөдөртөө нэг том мэдрэмж авч баярлна тэгтээ харах боломжгүй тэгтээ жижигхэн ч болтгоо мэдрэх л өнөөдөр чухалхгүй өнөөдөр маш их зүйлийг бодлоо хэдүүлэн цаг болсон байна маш их зүйлийг бодсон бол хоорондоо дискшн буюу ярилцаарай таньдаг хүмүүс байгаа сте тэ ойрхон ядаж зүйл сарсан хүмүүс байгаа болов уу.
Тэгэхээр юу гэхээр хоорондоо заавал яриараа өнөөдөр баахан сонсоол бид нар энийг ярьдгүй улмаас энийг үйлдэл болгохгүй байхгүй юу? Тэгэхээр тарих өөрөө яаж иж үйлдэл болгохтой гэхээр сонсцоо баахан босруулчлаа шүү дээ. Ярингууд бүр гой босруулалтанд ороод хамгийн сайн одоо юу гэдэг өнөөдөр нэг 10% тань хэрэгжүүлэх гэж тань үлддэг байхгүй юу? Тэгэхээр заавал одоо гүйж явахдаа бүхээс өмнө ч юм уу хоорондоо яриараа гүйснийхэн дараа эсвэл олоо ишээ явж байхдаа халаалтай байж байхдаа маш сайн яриараа те хоорондоо би энд итгэж чинь энд итгэхгүй тэр бол худлаа энэ бол үнэнгээ яриараа энэ бол намайг үсгэж байгаа бол биш шүү те өөртөө үрдөө авчирч байгаа хамгийн сайн арга шүү. За тэгээд та нарт амжилт хүсье. Сайхан гүйлээ те.